Улсын мал сүргийн тоо жилээс жилд өссөөр байгаа ч малынхаа ашиг шимийг хүртэж мах түүхийн эдийг хангалттай хэмжээнд экспортод гаргаж чадахгүй байна. Үүний хамгийн том шалтгаан бол малын өвчин нэмэгдэж Монгол малын мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Тэгвэл малыг эрүүлжүүлэх талаар төрийн бодлогод тусгаж хуулиар цогцоолох талаар өнөөдөр улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. Засгийн газрын боловсруулсан малын эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Монгол малыг эрүүл байлгах асуудал бол зөвхөн малчтын асуудал биш. Энэ бол Монголын хүн ам эрүүл аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу гэдгээс эхлээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал гэдгийг улсын хурлын гишүүд хүндэж байна. 20 жилийн өмнөөс малын эмнэлгийн салбарыг хувьчилснаас энэ салбар нэгдсэн бодлого болсон. Өнөөдөр малчид өөрсдөө малын эмчилтаа ямар нэгэн хяналтгүй замбраагүй эмтээрээ хэрэглэж байгаа учраас юуны өмнөнийг эрүүлжүүлэх шаардлагатай. Тиймээс малын эмнэлгийн тогтолцоог шин шатанд гаргах эрх зүйн орчин хэрэгтэй байгааг улсын хурлын гишүүд хүндлээ. Монгол улсын хэмжээнд аваад үзэхэд одоо юу гэдгийг нийтдээ нэг 45 орчим үйлдвэр омог. За цааш нь задлаад аваад үзэх юм бол үржлийн тасаг одоо үйлдвэрийн хэсэг гэдээ явуулна л да. Тэгэхээр эдгээр маань ер нь би зүгээр байгаа гэдэгт бол баг бас л эргэлзээтэй төвшөнд очиж байгаа. Хуучин бол махыг одоо малыг бол одоо сүүнийхэн чиглэлээр нь махныхын чиглэлээр ноос ноолвор уралдааных нь унлагын чиглэлээр хөгжүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр бол одоо юу гэдгийг сүүнийх нь үнэнд махных нь үнээг нийлүүлдэг гэдэг юм уу. Ингээд цаанаашаа нөгөө аль чиглэлээр гасан ашиг шим нь байхгүй болох юм асуудал руу явж байна. Энэ тухайн цөм сүрэг маань өөрөөсөө байхгүй болох чиглэл рүүгээ явж байна. Энэ дээр бид нар хөдөө аж ахуйн салбар дээр ер нь энэ шинжлэх ухааны салбар, шин технологийн асуудлыг, инновацийн асуудлыг ярихгүй бол энийгээ дэмжиж хөгжүүлэхгүй бол дагалдуулж хөгжүүлэхгүй бол энэ асуудал бол нэлээд орхиж ирлээ. Энэ тал дээр одоо та хэд маань бас ямар бодлоготой байгаад байна? Яагаад энэ шинжлэх ухааны салбар орхитоод ирвэ гэдэг асуудал дээр та бас тодорхой хариулт хэлээч. За сүүлийн жилүүдэд бол ердөө аж ахуйн үйлдвэрлэлд бол энэ шинжлэх ухааны байгууллагуудын оролцоо бол эрс багассан харагдаж байгаа. За энэ чиглэлээр бол одоо яам бас нэлийн асуудлуудыг хийж, за дээр нь одоо энэ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхаа дэргэд судалгаа инвест технологи нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх одоо үйл ажиллагаа нэгж хүрээлэнтэй байхаар одоо бас энэ хуулиндаа зүйл заалтар болсон гэдгийг бас танд хэлье. Эрх зүйн орчин бүрдэж Монгол малын мах эрүүл болж олон улсын түвшинд чанарын шаардлага хангадаг болчих юм бол махаа экспортлох бүрэн боломж нэгднэ гэж салбарын сайд нь мэдээлсэн. За сүүлийн 20 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт сайдаар очсон хүмүүр Монгол малыг эрүүл болгох, экспортыг нэмэгдүүлэх бодлого ярьдагч өнөөдөр бодит байдал дээр биелэлээ олсон зүйл байхгүй байгааг зарим гишүүд ярьсан юм а. За тиймээс малын эрүүл мэндийн тухай хуулийг улсын хурлаар батлуулах нь нэг хэрэг. За гагцгүй хуулиа хэрэгжүүлэх чиглэл сайдаар анхаарч ажиллах чухлаа гэж гишүүд үзэж байна. Өнгөрсөн тэр бурмаа сайдын үед үнэхээр хөдөө аж ахуйн сайдыг мэргэжлийн бус хүн хийсний гор гарсан шүү дээ өнгөрсөн 4 жилд. Хөдөө аж ахуйг органик бүсээр биш чөлөө бүсээр хөгжүүлнэ гэд дэлхийд байхгүй юм зарлаад улс амьтны бүр айлгсан зарим дургуйслын төрүүлсэн. Тэгэхээр энэ хуулийн дээр бол тэр эрүүл бүс болох талаар оруулсан зүйл заалтууд их хомс харагдаж байхгүй юм л да. Ингэж яаж бид нар мал махаа чөлөөтэй экспортлох юм бэ гэдгийг бас асуумаар байна. Зүгээр өнөө маргааштай 20 хэдэн жилүүдэд энэ асуудал хүндрэл бэрхшээл дагуулж магадгүй. Ирээдүйд Монгол улс органик энэ сайхан шин сайн махаа зорилттой зах зээл дээр гарах боломж бүрдэх болов гэж харж байгаа. Энэ чиглэлээр бас бидэнтэй бас олон улс орнууд бас уулзж байгаа. Олон улс орнуудын элчин зам хөдөө аж ахуйн сайдуудтай бас уулзаж ярьж байгаа ганц асуудал бол та бүхэн энэ малаа эрүүл гэдгээ баталгаажуулаад олон улсын болон өөрийнхөө одоо мэргэжлийн байгууллагуудаар олон улсын чанарын стандартын дагуу баталгаажуулаад чанартай сайн бэлтгэж чадвал дэлхийн зах зээл гарах боломж бий гэдэг талаас нь бол бид бас ярилцж байгаа гэдгийг энд бас хэлье. За нөгөө талаараа сүүлийн үед Монгол малын бие давжаарсан малчид малын чанарт биш тоонд анхаарч байгаад салбарын яамнаас хэрхэн анхаарах вэ гэдгийг улсын хурлын гишүүд тодруулж байсан юм а. Харин хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс малын удмын санг сайжруулах, малын генетикийн хуулийг улсын хурлд оруулж ирсэн байна. За түүнчлэн махны үйлдвэрт махны төлөлд эрс багассан, одоо ажиллаж байгаа махны үйлдвэрийг 100% ашиглаж чадахгүй байна. Тиймээс махны үйлдвэр нэмж барих бус явлын махны үйлдвэрээр ажилуулах нь зөвөө гэдэг санаачлагыг малын эрүүл мэндийн тухай хуулийн хэлэлцгүйгээр улсын хурлын гишүүд гаргаж байсан юм а.